ардны сайхан дуунууд одоо дандаа ахуй амьдралын холбоотой хайр сэтгэлийн одоо хүний амьдралын баяр жаргал гуниг баясал бүхнийг л одоо хамруулсан ийм сайхан дуунууд байдаг. Таалдунсан жавар гэл одоо тэр дуу чинь бас л жороо сурваагүй моригон болвол жологийн татаад юугаа хийх вэ? Зовлон үзээгүй намайгаан болвол зодод занчаад юугаа хийх вэ гэж бас л их сургамжтай байгаа юм л да. Тэгээ арилжаа сураагүй моригон болвол амын татаад юугаа хийх вэ? Ажил сураагүй намайгаан болвол аашил загнаад юугаа хийх вэ гэж. Гэт одоо бас ажил сурахгүй байвал ямар байх вэ? Бас л энэ одоо их л сургамжийн дуу. Ер нь бол одоо хүнд яг ингээд утагчлаад бодох юм бол дандаа л одоо цаанаа л нэг тийм санаа агуулсан л дуунууд байдаг гэж бодож
Ээж маань хүрэн хаалгатай дэлгүүр гэдэг дууг их сайхан дуулдаг байсан. Тэгээ би хүрэн хаалгатай дэлгүүр л гэж боддог байлаа жоохон байхдаа. Тэгээд энэ хүрэн хаалгатай дэлгүүр хүрээндээ ойрхон дэлгүүр байна. Хүзүүн дундуураа дунааруулаад бидэг хүүдэгнүүр зангаар юугаа хийх вэ? Өвсөн гэрийнхээ үүдэн дээр өнгийн лагаар юугаа хийх вэ? Өөрийн болгоод аваагүйгаас хойш өрөвдөж суугаад юугаа хийх вэ гэж энэ бас л ийм сургамжтай. Одоо хүн бас нэг тийм одоо ихэмсэг зан одоо хэрэггүй гэж одоо хүнд бас нэг тийм худлаа хуурамч зан ч юм уу тийм зан чанар бол хүнд хэрэггүй гэсэн санааг агуулсан дуу юм уу гэж би боддгийг. Тэгээд зүгээр ер нь ингээ хүн бодохдоо зүгээр дэлгүүрийн тухай дуу гэж бодож байгаа юм. Энэ дэлгүүрийн тухай биш цаанаа үнэхээр их агуулгатай байгааг бид бол одоо л ухаарч явж байгаа юм. Хүрэн хадага тайрэ
сонхон дор суусан ялаа гэж дуулахад хүн бол энийг одоо ялааны тухай дууч гэж боддог юм уу тийм ээ. Энэ үгүй юм л да. Жишээлбэл цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж болдоггүй юм шүү дээ гэж одоо хэлж дуулдаг штэ. Тэгэхээр тэр хүнд одоо бас тэр үйлийн үр яаж ирэх вэ? Тэрнийг олох хүн санснараа буцааж болохгүй. Тэгэхээр одоо их тийм ухаантай бүх юмдаа одоо тийм хөнгөн хийсвэр биш ийм одоо байх хэрэгтэй гэснийг л одоо сануулсан утгатай юм шиг санагддгийг. 여러
Манай ээжи их сайхан ардын дуунуудыг их сайхан дуулдаг байсан. Тэгээд ээж маань одоо эхийн айч, хүрэн хаалгатай дэлгүүр гэдэг энэ олон сайхан ган төмөр гэдэг дуунуудыг дуулдаг байсан. Тэгээд ээжийнхэн дуулсан одоо яг ер нь одоо ижигийнхэн дуулсан манераар л одоо ер нь бол дуулж сурсан л да. Тэгээд дараа нь үндэсний дуу хөгжгийн Түмэн эгч уулахт ажиллаж байхдаа Монгол улсын гавьяач жүжигчин Үеийнч гавьяат одоо Балдан цэрэн гэж түүний хань энэ хоёр сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллах юм сайхан зовшин таарсан. Тэгээд Үеийнч гавьяатаас бол би ардын дуунуудыг дуулах арга барилыг ер нь нэлээд сайн одоо би бол өөр хоолойтой л дээ. Гэхдээ л ер нь ардын дууг ингэж ухаарч ингэж дуулдаг юм байна гэж бол бас нэлээд их зүйлийг одоо сурч авсан гэж боддог. Shoni
амраг гэдэг дууг бол хүн одоо ингээд нууцгай чиг ханилсан чи бидэн хоёр гээл дуулахаар нууц амрагийн тухай дуул гэж боддог. Бид нар ч гэсэн тэгж боддог байсан. Тэгэд би нилээд олон хүний судалгаанаас сонсож байсан. За яг ер нь бол одоо бүсгүй хүн залуу багадаа ингээд одоо дээр үед ингээд хүнд богтлогдоод явдаг гэсэн тийм ээ. Ингээ богтлогдоод явсан хүн одоо ардаан байгаа яг хайртай хүнээ санан дурсаж тэгэд дуулсан дуу гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Тэгэхээр энэ бол одоо яг одоо бас нэг тийм шалиг захгүй дан биш. Хамгийн гол нь одоо чин сэтгэлтэй хүнийхэн тухай л одоо дуулсан дуу юм а гэж боддөг юм а. Shoot.